Хамгийн түрүү энэ бидний өмнө толгомдоод байгаа зөвхөн Улаанбаатар гэлтгүй аймаг орон нутагт бий болсон агаарын бохирдлыг бууруулах, илчлэг өндөртөө чанартай тэгээд утаа тортог багтаад сайжруулсан түлшний нөхцөл байдлыг сайжруулахад нэгдүгээр ач холбогдолтой. Хагас гогцуулсан хүрэн нөгөө хөхнүүрс гэж яриад байгааг үйлдвэрлэхээс гадна 100 мегаваттын эрчим хүчийг үйлдвэрлэнэ. Эрчим хүчний их үүсвэр дутагдлыг багасгахад чухал нөлөөтэй. Нийгмийн ач холбогдол юу вэ гэхээр эхний ээлжинд бидний хамгийн тулгамдаад байгаа энэ утааны асуудлыг эхний бүтээгдэхүүнээр шийдэх боломж байна. Гэр хорооллын энэ 100-нд түлэгдэж байгаа сайжруулсан түлшний энэ утаа гаргаж байгаа, тоосонцор үүсгэж байгаа, үнс үүсгэж байгаа энэ хорт бодисуудыг 80 орчим хувиар бууруулах ийм боломж байна гэдэг ийм судалгааны үр дүн дээр суурилсан ийм төсөл байгаа юм. Бид яг тулгамдсан асуудлуудаа энэ стратегийн том ач холбогдолтой орд газрынхаа үйл ажиллагааны үр ашгаар нэгдсэн төлөвлөлтөд ийм олборлолтоос боловсруулах гэдэг энэ шилжилтийг хийж байгаамаа. Энийний бодит жишээ бол энэ Багнуурын үйлдвэр технологийн парк. За энэ төсөл бол бид нэр 27 оны 1-2 дугаар улиралд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээд за санхүүжилтийн хувьд бол та бүхэн мэдж байгаа өмнө нь ингээд 190 сая орчим долларын санхүүжилт хийхэд бол маш хүндрэлтэй байдаг байсан. Үндэсний баялагын сангийн хуулиар Эрдэнэс Монгол нэгдэл эрх зүйн орчин бас нэлээд тодорхой болсон учраас Эрдэнэс Монгол нэгдэл энэ хэмжээний төслийн ихэнх санхүүжилтийг өөрөө санхүүжүүлэх ийм эрх зүйн орчин бүрдэж чадсан учраас энэ хэмжээний төслүүд ингээд цаашдаа үе шаттай хэрэгжээд явах ийм боломж гарч байгаа гэдгийг та бүхэнд бас нэмж хэлхийг хүсэж байна.